Бүүрэндээ хайртай хүмүүс үл яг энэ лайк тараад үлдээчээрээ бүүрний эрүүл мэндэд за мөн бүүрний чулуу өсөлтөөс урьдчилан сэргийлэх маш үр дүнтэй арга эхэлж өгье. За нэгдүгээрт гэвэл ус уух. Тэгэхээр ус бол өөрөө бодис солилцоонд бол маш сайн үүрэг гүйцэтгэж идэг. За мөн дээрэс нь бүүрний хэвийн үйл ажиллагаанд бол маш сайн өндөр үүрэг гүйцэтгэж байгаа. За насанд хүрсэн хүн бол өдөрт дунджаар 2-оос 2.5 литр усыг бол ингээд уугаад явна. За уухдаа бол 2 цаг тутамд 200 мл-ээр ингээд тааруулаад ууж идэг. За ингээд нөгөө бүүрний үйл ажиллагаа маань хэвийн явагдах болон бүүрний чулуу өсөлтөөс урьдчилан сэргийлэх маш үр дүнтэй арга бол авчиж байгаа. За хоёрт нь гэвэл Д витамин агуулсан хүнсээ болон за мөн Д витаминыг нэмэлтээр хэрэглээрэй. За Д витамин бол өөрөө тэр кальцийн доктортой байдалд бол зайлшгүй одоо хэрэгцээтэй зүйл гэж идэг. За Д витаминыг бол одоо 7 хоногт өндөр тунгаар буюу 50,000-аар хэрэглээд байх юм бол энэ нь бас яг үр дүнгүй байж байгаа. Дээрээс нь бас бүүрний чулуу өсөлтөнд нөлөөлж болзошгүй байдаг. Тийм учраас Д витаминыг одоо бага тунгаар буюу одоо өдөрт 4,000-аар бодоод ингээд тогтмол уугаад байх нь бүүрний чулуу өсөлтөнд бол нөлөө байхгүй. За энэ бас бүүрний чулуу өсөлтөөс урьдчилан сэргийлэх бас үр дүнтэй арга бол авчдаг. За гуравт нь гэвэл кальцийг хүнсээр авах болон за бас нэмэлтээр хэрэглэж болно. За хүнсээр бол бид нэр таргнаас бол авч болох нь, за сүүнээс авч болох нь, бислэгнээс авч болох нь. Тэгэхээр кальц бол гидсний замд дээр одоо оксалын хүчлийг бол одоо өөрөө холбож идэг. Тэгээ энэ нь нөгөө шээсээр ялгардаг кальцийн оксалын хэмжээгээр бууруулж өгч идэг. Ингэснээр одоо тэр кальцийн оксалатын чулуу өсөлтөөс урьдчилан сэргийлэх буюу бүүрэнд тань хамгийн их үүсэт идэг кальцийн оксалатын чулуу өсөлтөөс урьдчилан сэргийлэх маш үр дүнтэй бол арга бичдэг. За дөрөвт нь гэвэл магнийг хүнсээрээ одоо авах хичээгээрээ за мөн одоо хэрвээ дутагдчихвэл бас нэмэлтээр авч болно. Тэгэхээр энэ магний бол одоо оксалын хүчилтэй холбогдчихэдэг. Ингээд хамт уралд орж байгаа. Тэгээд энэ нь болохоор усанд дуустдаг магний оксалатыг л одоо үүсгэж ичдэг. За энэ бол одоо бүүрэнд ямар нэгэн байдлаар талсчдаггүй. Тэгээд тэр яг кальцийн оксалатын буюу хамгийн их үүсэж байгаа кальцийн одоо тэр бүүрэнд үүсэж байгаа чулуунаас урьдчилан сэргийлж төрүүлээд холбогдчихж байгаа юм зүйл бол болж байна гэсэн үг. За кальц болон магнийг бас хамтд нь хэрэглэж явах юм бол өөрөө одоо бүүрний чулуу өсөлтөөс урьдчилан сэргийлэх бас маш үр дүнтэй бол арга байдаг юм аа. За тэгээ мэдээж энэ хүртэл бүүрэндээ хайртай хүмүүсийн зөвлөгөөг хүсэж байгаа. За тэгвэл